Хятадын кино урлагт Chow Yun-fat бол яахан аргагүй хамгийн тод гялалзах супер од юм. Түүний нэр домгийн бэлэг тэмдэг мэт болж тоо томшгүй олон шүтэн бишрэгчдийн гал халуун залуунаас сайхан дурсамжийг тээж ирсэн билээ. Хонконгийн гудамжны догдлом уур амьсгалаас эхлээд Холливуудын олон улсын тайзүртэл Chow Yun-fat гайхамшигт жүжиглэлд дахин давтагдагчгүй харизм, жүжиглэх урлагт үнэн сэтгэлээрээ гэрэл сүдрийн олон домгийг бүтээж Хятадын кино урлагийн түүхэнд давж үл болох хөшөө болон мөхөрсөн. Түүний амьдралын гараа огтхонж одод гялалцсан тайзнаас эхлээгүй, харин ядуурал бэрхшээлээр дүүрэн байлаа. Тэр 1955 онд Хонконгийн Лама арал дээрх ядуу гэр бүлд төрсөн. Эцэг нь далайд гарч загасчилдаг далайчин байсан бөгөөд удаан хугацаагаар тэнгист явж өчүүхэн орлого нь гэр бүлээ арай ядан тэжээдэг. Харин их нь ногоо тайрч дахиад өсгөхийн зэрэгцээ зарцын ажил хийж хөдөлмөрч гараараа амьдралаа залгуулдаг байв. Ийм орчинд өссөн Chow Yun-fat багасаа ухаалаг дуулууртай байж ээжтэй илтгэв жижиг ажил тусалж амьдралын ачааг балчир мөрөн дээрээ эрт үржээ. Хувь заяагаа өөрчлөхийн тулд 18 настай Chow Yun-fat нэгэн өдөр сониноос TVB телевизийн жүжигчний сургалтын ангид эсвэлэх зар санамсаргүй харжээ. Тэр мөчөд жүжигчин болох хүсэл түүний зүрхэнд гал мэт ассан байна. Тэр өмнө нь жүжиглэж үзээгүй, шалгалтын үеэр тоглолт нь гинэн бүр хэтрүүлсэн шинжтэй байсан тул олон шалгагч түүнийг эргэлзэн харж байв. Гэвч жүжигчин Жун Жунхуй онцгой хараа мэдрэмжээрээ түүний дотор нөгдөж байгаа авьяасыг олж харсан. Тэр бүхнийг үлтон Chow Yun-fat-ыг сургалтын ангид элсүүлсэн нь түүний амьдралын шинэ ертөнцийн хаалгыг нээсэн шийдвэр болсон юм. Амьдралын намагт тэмцэж явсан залуу инхүү итгэл найдварын гэгээг олж харжээ. Харин сургалтын ангийн өдрүүд амар байгаагүй. Өрсөлдөөн ширүүн хичээл ачаалттай байсан ч Chow Yun-fat хөвөн ус шингээдэг шиг мэдлэгийг шимэн сурч жүжиглэх ур чадвараа тасралтгүй сайжруулж байсан. Төгсөө тэр аль биесээр entertainment-ийн салбарт хөл тавьсан ч түүнийг угтсан зүйл бол урт удаан хүнд бэрх туслах дөрүүдийн замнал байлаа. Тэр олон зураг авалтын талбайгаар хэрэн явж нэрч үгүй, өгч үгүй жижиг дөрүүд бүтээж заримдаа зүгээр л камерын өмнө хальт өнгөрөх дүрд тоглодог байсан. Зураг авалтын үеэр тэр ахмад жүжигчдийн тоглолтыг чимээгүйхэн ажиглаж нэг бүрийн харц үйлдлийн садах сэтгэл хөдлөлийг нарийн тунгаан. Харин ажлын дараа харанхуй жижиг өрөөндөө толны өмнө ганцаараа дахин давтлага хийж дүрийн ертөнцид думбон жүжиглэлтэй тасралтгүй өнгөлж байлаа. Хэдий энэ үе хөлс ядаргаагаар дүүрэн байсан ч Chow Yun-fat-ын жүжигчний замналын хамгийн үнцэнтэй хуримтлалын үе болсон. Тэр бэрхшээлийг тэсвэрлэн давж зовлон дундсан мөрөөдөлдөө алхмаар ойрцсоор өөрийнх нь гэрэл бүхнийг нэвтлэн тусах мөчийг чимээгүйхэн хүлээсээр байсан. Харин 1980 он бол Chow Yun-fat-ын уран бүтээлийн замналд жинхэнэ эргэлтийн түүхэн ач холбогдолтой жил байв. Тэр жил олон ангит кино болох Шанхайн эрэгт Сүй Вянцяны дүрийг бүтээснээр гялалцсан шинэ од мэт хурдан хугацаанд олон танигдж сая үзэгчдийн анхаарлын төвд орж чадсан юм. Шанхайн эрэг нь хурцдмал өрнөл хувь заяаны савлгаатай дүрүүд тухайн цаг үеийн онцгой ур амьсгалаараа үзэгчдийг гүн татсан бүтээл болсон. Харин Chow Yun-fat-ын бүтээсэн Сүй Вянцян нь кино телевизийн түүхэнд арилжгүй сонгодог дүр болон үлджээ. Хар нөмрөг дугуй малгай хүзүүндээ цагаан оролт зүүж нуруу тэгш алхан бүрэн сүр жавхлантай. Тэр эрхэмсэг атлаа ноёрхолтой харагдана. Гэвч энэ хатуу зөрхийн цаана уяхан зөөлөн сэтгэл нуугдж байлаа. Chow Yun-fat нарийн мэдрэмжтэй жүжиглэлтээрээ Сүй Вянцяны тууштай зан, зориг, харь инрэл, арчаагүй байдал зэрэг олон тал чинжийг төгс нэгтгэн уг дүрийг үмэн самуунтай Шанхагаас амилж гарч ирсэн мэд амьд болгожээ. Chow Yun-fat-ын энэ дүрэн залуусын дөөр ах загвар болж түүний хувцслалт үг хэл бие авч яваа байдал бүр тамиг татах хүртэл нь мод болж тэр үеийн хүмүүсийн хамтын дурсамж болон үлдсэн. Шанхайн эрэг Chow Yun-fat-ыг телевизийн од болгосон бол 1986 оны Better Tomorrow буюу маргааш илүү сайхан кино түүний уран бүтээлийнх нь оргилд хүргэж Хонконгийн кино урлагийн жинхэнэ супер од болгосон билээ. John Woo найруулагчийн энэхүү гангстер баатрын кино нь хятад хэлт киноны түүхэндх сонгодог бүтээлд зүй ёсоор тооцогдно. Уг кинонд Chow Yun-fat-ын бүтээсэн Марк 4 нь халуун цустай үнэнч эрх чөлөөг эрхэмсэн төрхөөрөө кино урлагийн түүхэндх хамгийн бэлэгдэл дүрүүдийн нэг болсон юм. Better Tomorrow кино нь Хонконгийн кино түүхэнд 35 сая Хонконг доллараас давсан орлогоор дээд амжилт тогтоож олон шагналд хүртжээ. Харин Chow Yun-fat Маркийн дүрээрээ Хонконгийн кино наадмын 6 дахь удаагийн шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртэж хэвлэл мэдээллээс наалдуулж байсан тасалбарын хор гих очийг бүрмсэн арчин кино урлагдах алдар суугийнхаа шинэ хуудсыг нээсэн. Үүний дараа Chow Yun-fat дараалан гайхамшигтай дүрийг бүтээсэн.
Тухайлбал хотын гэрэл, намрын туйс, хүзрийн нууц, лаангийн түүх зэрэг олон бүтээлүүд. Тэр төрөл жанрын хязгаарыг үл мэдэрэн чөлөөтэй аялаж, гангстер, цагдаа болон хулгайч, романтик дурлалтай нэгэн. Мөн мөрөөдөө тоглоомын тухай киногээд ямар ч төрлийн бүтээлд дүрийг нь амь оруулсан мэт бүтээж чаддаг байлаа. Ингэснээр үзэгчдийг өөрийн бүтээсэн гэрэл сүдрийн өнгөлөг ертөнцид умбуулж, кино урлагдах ноёрхлоо Улаанбаатарт тахсаар байлаа. 1990-ад он гарснаар Хонконгийн кино зах зээл аажмаар хансан байдалд орж, олон кино уран бүтээлч Холливуудыг зорих болсон. Мөн олон улсын кино ертөнцид шинэ боломж ирэлхийлж эхэлсэн бөгөөд Чоин Фат ч мөн үүнээс хоцорсон. Нэг талаас тэр Хонконгийн кино урлагт аль хэдийн амжилтанд хүрч, өөрийгөө даван гарч бас шинэ сорилттой нүүр тулан жүжигчнийхаа замналынхаа хүрээг тэлхийг хүсэж байлаа. Нөгөө талаас Холливуд нь дэлхийн кино урлагийн төв болж, дэвшилтэд техник, технологи, асар их хөрөнгө оруулалт, өргөн зах зээлээрээ Чоин Фат шиг төгс төгөлдрийг эрэлхийлдэг жүжигчний хувьд үнэхээр сэтгэл татам тайз байлаа. 1995 онд Чоин Фат Хонконгийн кино ертөнцөөс түр хугацаанд хөндөрж, Холливуудыг зорих шийдвэрийг эргэлзэлгүй гаргасан юм. Гэвч тэр Холливуудад хөл тавьсан даруйдаа төсөөлж байснаас хавьгүй том бэрхшээлүүдтэй тулгарлаа. Хилний саад хамгийн ихний сорилт болов. Найруулагч жүжигчид зураг авалтын багтай чөлөөтэй харилцааны тулд тэр өөрийгөө хааж байгаад англи хэл шаргуу суралцаж өдөр шөнөгүй ярианы англи хэлээ давтсаар байсан. Үүний зэрэгцээ өрн ба дорны соёлын асар их ялгаа нь түүнийг дүр бүтээх, жүжиглэх арга барилын хувьд ч эвгүй байдалд оруулжээ. Холливуд өөрийн гэсэн төлөвлөсөн үйлдвэрлэлийн систем гоо зүүн стандарттай бөгөөд энэ нь Хонконгийн кино хэв маягаас эрс өөр байлаа. Өмнө нь Хонконгийн кинонд үзэгчид дуртай байсан гангстер сэтгэлгээ, ах дүүсийн ёс зэрэг жүжиглэлтийн онцлог энд бүрэн ойлгогдож, хүлээн зөвшөөрөгдөж чадсангүй. 1998 онд Чоин Фатын анхны Холливуудын кино болох The Replacement Killers нээлттэй хийлээ. Энэхүү бүтээлийг Джон Ву продюсерлож, Хонконгийн экшн хэв маягийг Холливуудын өгүүлэмжтэй хослуулахыг зорьсон юм. Чоин Фат кинонд алуурчдын байгууллагын дүрмийг зөрчсөн ч мэс чанар алдаагүй, хүйтэн төрхтэй алуурчны дүрийг бүтээж. Кино бүтээх зардал нь $30 сая төрж, Джон Вугийн нарийн найруулсан ширүүн буудалгын хэсгүүд, Чоин Фатын цэмцгэр хурц хөдөлгөөнүүд нь дорны экшн киноны онцгой сэтгэл татам байдлыг харуулсан хэвээр байсан юм. Гэвч Хойд Америкийн үзэгчид дорны мафи ёс суртахуун тулгуурсан энэ өгүүлэмжийг төдийлөн хүлээн авсангүй. Эцэст нь кино $19 сая орлого олж бидний хэлдгээр шатжээ. Үүний дараа 1999 онд Чоин Фат The Age of Destruction хэмээх гинт хэрэгт экшн кинонд тоглосон юм. Тэр кинонд хар цагааны заг дээр оршиж, хятадын хороололд дэг журам тогтоохыг хичээсэн хятадын өндөр албан тушаалтай цагдаагийн дүрийг бүтээж. Гэхдээ энэ бүтээл мөн л тасалбарын амжилт олж чадсангүй. $25 сая зарлагтай уг кино ердөө $15 сая орлого олсон байна. Хоёр уран бүтээл дараалан бүтлгүүцсэн ч Чоин Фат амархан бууж өгсөнгүй. Мөн ондоо түүний уран бүтээлийн замналд чухалд эргэлт авчирсан нэгэн кино гарч ирсэн нь Жуди Фостертэй хамтран тоглосон уран сайхны кино болох Anna and the King байлаа. Энэхүү кинон сонгодог бүтээлийн дахин найруулга бөгөөд 19-р зууны дунд үед Тайландын хаан англи эмэгтэй багш Аннаг ордондоо урьж соёлын мөргөлдөөн харилцан ойлголцлын явцад нууцхан хар сэтгэл үүсэх тухай өгүүлдэг. Чоин Фат кинонд Тайландын хаан Монкотын дүрийг бүтээж, өмнөх гангстер төрхөө бүрэн орхин, хааны сүр жавхлан мэргэн ухаан зөөлөн сэтгэлийг барьцтай даруухан жүжиглэлтийн аргаар илэрхийлжээ. Түүний алхан болоод харц бүр хааны сүр хүчийг шингээж, жүжиглэлт нь өргөн хүрээнд үнэлэгдэн магтагдсан юм. Хэдийгээр кино $92 сая хөрөнгө оруулалттай атлаа ердөө $113 сая орлого олж сүртэй ашигтай байж чадаагүй ч Чоин Фат энэ бүтээлээр дамжуулан Холливуудын киноны ертөнцид амжилттай нэвтэрч өөрийгөө олон талын чадвартай жүжигчин гэдгээ нотолсон юм. Энэ нь түүний цаашдын уран бүтээлийн хөгжилд бат бөх суурь тавьсан чухал алхам байлаа. Харин Чоин Фатыг Холливуудад жинхэнэ утгаар нь бахархал алдар хүндэт хүргэж, дэлхийд дахин нэгэнтэй гялалзуулсан бүтээл бол 2000 онд найруулагч Ан Литэй хамтран ажилласан Тулаанд уран сайхны кино болох Гитэж буй бар нуугдсан луу байлаа. Найруулагч Ан Ли хурц хараатай уран бүтээлчийн хувьд Чоин Фатад Дорны баатрын язгуур төрх төдийгүй олон улсын супер одын сүр жавхлан зэрэгцэн орчдгийг олж харан түүний гол дүр болох Ли Мубайгийн дүрд өрн тоглуулжээ. Кинонд Чоин Фат гайхамшигтай тулааны ур чадвартай шудраг ёсыг эрхэмсэн атлаа сэтгэлийн гүн зөрчилд автсан тулаанч Ли Мубайгийн дүрийг бүтээсэн. Цагаан хувцастай ил дагсан тэрээр дээврээр дүүлнэсэж ханан дээгүр хөнгөн хөлөөр хөвгтөө эрхэмсэг уужим дотоод тавин байдлыг илтгэв.
Энэхүү бүтээл нь Дорны тулаанд киноны шинэ урсгал болон дэлхийн кино ертөнцийг шүүгүүлсэн. Ердөө 15 сая долларын төсвөөр бүтээгдсэн энэхүү кино дэлхийд даяар 205 сая долларын ашиг олж, Оскарын наадамд 10 төрөлд нэр дэвшин улмаар шилдэг гадаад хэл дээр кино зэрэг 4 шагнал хүртсэн байна. Чоин Фат ч уг киногоороо Эмми шагналын шилдэг жүжигчин цолыг хүртэж, Холливуудын дээд зэрэглэлийн киноодын игнэнд аль бие ёсоор нэгдэв. Ингэснээр дэлхийн үзэгчид түүний давтагдашгүй жүжиглэх хувьдас дотоод хүчийг дахин нэгэнтээ мэдэрсэн юм. Гэсэн хэдий ч Чоин Фатын Холливуд дахь замнал дандаа дардан байсангүй. Үүний дараах жилүүдэд түүний тоглосон зарим кино, тухайлбал 2003 оны Bulletproof Monk зэрэг бүтээлүүд нь кино зохиолын чанар жигд бус. Дүрийн боломж хязгаарлагдмал зэрэгээс шалтгаалan өмнөх амжилтаа дахин давтаж чадсангүй. Ингэснээр түүний Холливудад гол дүрийн жүжигчин байх орон зай аажмаар хомигдож эхэлсэн. Гэвч юутайч Чоин Фатын Холливудад өнгөрүүлсэн оролцоогоор 10 жилийн өгсөлт уруудалт амжилт бүтлгүүтэл нь хятад жүжигчид олон улсын зах зээлд хүч сориход үнэтэй туршлага болон үлджээ. Холливуудын хөл хөдөлгөөн шууганаас хөндөрсний дараа Чоин Фат хятадын кино урлагтаа шийдэмгий эргэн ирж олон жилийн турш хуримтлуулсан туршлага дотоод төлөвчлөө бэлэгцийн урлагт дахин зориуллаа. Энэ үеэс эхлэн тэрээр зөвхөн тасалбарын орлого хөзөлтгөө болж харин бүтээлийн дотоод утга уран сайхны үнцэнд илүү анхаарал өгсөн. Мөн өөрийн нөлөө байр суурь ашиглан хятадын кино урлагт шинэ амьсгал оруулахыг зорьсон юм. 2006 онд Чоин Фат найруулагч Жан Имоугийн бүтээсэн түүхэн сүрлэг кино болох Алтан цэцгийн хараалт гол дүр бүтээлээ. Асар том тайзасал тансаг хувцас хүний мөн чанарыг гүнзгий ухсан үглэмжээрээ энэ кино тан улсын ордны эрх мэдлийн тэмцэл, хайр үзэн ядалт, урвалт ганцаардлыг харуулсан бүтээл байсан. Гунли Жэй Чоу зэрэг жүжигчтэй хийсэн дүрийн мөргөлдөөн нь хүчтэй драм үсгэж, уг кино 300 сая юаны тасалбарын орлого олов. Энэ нь Чоин Фатыг хятадын зах зээл дээрх од хэвээр байгааг дахин нотолсон юм. 2007 онд тэрээр Күнзийн дүр тоглосон нь түүний уран бүтээлийн өөр нэг чухал оргил байлаа. Мөнхийн мэрэгэн гэгддэг Күнзийн дүрийг бодитоор амжуулахын тулд Чоин Фат асар их түүхэн их сурвалж судалж, түүний сэтгэлийн төвшин, ёс суртахуун, хүн чанарын гүн ухааныг нухацтай тунгаасан байна. Энэхүү кино нь хүмүүсийг уламжлалт, соёл, ёс суртахууны үнцний талаар гүн бодолд хөтөлсөн бүтээл болсон билээ. Сүүлийн жилүүдэд Чоин Фатын бүтээлийн тоо цөөрсөн ч түүний гарч ирэх бүр үзэгчид анхаарлаа төвлөрүүлдэг хэвээр. Тэрээр өөрийгөө байнга сорж, эерэг ба сөрөг дүр, түүхэн болон орчин үеийн альва дүрийг яс магандан шингэтэл амьлуулж чаддаг. Жүжиглэх урлагт хандах жинхэнэ хайр, мэрэгжлийн өндөр ёс зүгээрээ тэр залуу үеийн жүжигчдэд үлгэр дуурайлал болж хятадын кино урлагийн хөгжилд өөрийн гэрлийг чимээгүйхэн түүгээс харив. Дэлгэцийн гадна бодит амьдрал дээрх Чоин Фатын амьдралч мөн адил дулаан сэтгэл татам. Тэрээр эхнэр Чен Хуалинтэйгээ олон 10 жилийн турш гар гараасаа хөтөлсөн хамт алхаж ирсэн бөгөөд тэдний хайр дурлалын түүхэн entertainment ертөнцид жинхэнэ домог болон яригддаг. Хэдийгээр Чен Хуалин чинэлэг гэр бүл төрсөн ч тэр хизээч бардам дээрэнгүй байгаагүй. Олон 10 жилийн турш тэрээр Чоин Фатын ард талд чимээгүйхэн зогсож, амьдралын өдөр тутмын аж ахуйг нь дурундаа үүрч, нөхөртөө баттай түшиг, хязгааргүй хайр болон иржээ. Чоин Фат уран бүтээлийн уналтанд орж, гадны шүүмжлэлд өртөж байсан хэцүү үедч Чен Хуалин түүнийг орхиогүй. Харин зөөлөн ухаан төвчээрээрээ бүх бэрхшээлийг хамтдаа даван туулж, нөхрөө сэтгэл санааны дарамтгүйгээр жүжиглэлтэндээ бүрэн төвлөрөх боломжийг олгосон юм. Тэд үр хүүхэдгүйч амьдралынхаа турш бие биедээ түшиг тулгуур болсоор ирсэн. Он жил өнгөрөх тусам тэдний хоорондын хайр илүү гүнзгий, илүү нандин болж олон хүний сэтгэлийг хөдлөгдөг билээ. Чоин Фат бол мөн нийгмийн сайн сайхны төлөө тууштай зүтгэдэг буянтай юм. Олон нийтэд танигдсан хүний хувьд хүлээх ёстой нийгмийн хариуцлага тэр гүнзгий ухамсарлаж, олон жилийн турш нийгэмд буцаан өгөхийг эрхэмлэж иржээ. Тэрээр олон төрлийн буйны арга хэмжээнд тогтмол оролцож, ядуу бүс нутгийн хүүхдүүдэд зориулан сургууль барихад хандив өргөн, аслагдсан улсын тосгодын хүүхдүүдэд мэдлэгээр дамжуулан хувь заяагаа өршлөх боломж олгосоор ирсэн. Байгалийн гамшиг тохиогод ч тэр хизээж хойш суугаагүй. Заримдаа эд материалын их хэмжээний тусламж үзүүлж, заримдаа өөрийн биеэр буйны тоглолтод оролцсон, нөлөө нэр хүндээ ашиглаж олон хүнийг тусламжинд урайлж, гамшигт нэрвэгдэхсдэд дулаан итгэл найдвар авчирдаг. Түүний хийсэн сайн үйлсийг тоочвол дуусахгүй ч Чоин Фат хизээж түүгээрээ сайрхдаггүй. Тэр зүгээр л чимээгүйхэн ертөнцид гэрэл нэмэж, хайр хариуцлагыг бодит үйлдэлээрээ тайлбарлаж ирсэн хүн. Бодит амьдрал дээр Чоин Фат оддын хэрхэлгүй тун энгийн хүн. Тэр Хонконгийн гудмаар тайван алхаж, жирийн иргэдтэй чөлөөтэй ярилцсан хотын амьдралын амьсгалыг мэдрэх дуртай.
Тэрээр гүйж дасгал хийхэд дуртай цэцэрлэг далайн ирэг дээр хөлсөө асгаруулan дасгал хийж байхдаа тааралдсан фэнүүдтэйгээ инээмсэглэн мэндэлж зураг авахулдаг нь түүний энгийн ойр дотн занг илтгэв. Мөн зах дээр очиж ногоо цагаан авч худалдаачтай намайлцаж дараа нь гэртээ харин эхнэртэй зориулан хоол хийж энгийн амьдралын жижигхэн аз жаргалыг эдэлдэг. Эдгээр өчүүхэн мэд өдөр тутмын агшингууд нь Чоинфатын хамгийн бодит цэвэр төрхийг харуулдаг. Түүнийг зөвхөн дэлгэцийн супер од бус амьдралыг хайрладаг, сэтгэлдээ агуу харигдсан жирийн хүн гэдгийг батлана. Өнөөдөр Чоинфат 60 насыг давсан ч цаг хугацаа түүний жүжиглэх урлагт гисэн хайр хүсэл тэмүүллийг мохоогоогүй. Тэр кино урлагт халуун сэтгэлээ хадгалсаар хаяа дэлгэцнээ гарч улам гүн боловсрсан жүжиглэлтээрээ үзэгчдэд шин догтлол, шинэ мэдрэмж бэлгэлсээр байна. Чоинфатын амьдралыг эргэн харвал Лама арал дээрх ядуу үгээс Хятадын кинод цаашлаад Холливуудад гялалцсан дорны домог болтоо өсөж тэрээр өөрийн амьдралаар тэмцэл тууштай байдлын авгаа туйсыг бичжээ. Тэр бол зөвхөн агуу жүжигчин бус нэгэн үеийн бэлэгдэл олон хүний сэтгэл дэх дотн хүн билээ. Ирээдүйд Чоинфат дэлгэцнээ ойр ойрхон гарах хэсгээс үл хамааран түүний үлдээсэн гэрэл сүдрийн домог мөнхөд дамжигдж олон хүмүүст зориг өгсөөр байх болно.